Үндсэн хуулийн цэцэн шийдвэрээр банкуудын 8% зээлийг зогсоогоод байсан, харин улсын хурлаас 8% зээлийг үргэлжлүүлэн олох нь зүйтэй хэмээн үзэж өчигдөр шийдвэр гаргасан бол засгийн газрын тухайд зарим нэг журмыг бэлэн болгочихвол олох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Харин ипотекийн зээлд хамрагдаж орон сууцнд яаралтай орох хүсэлтэй иргэд та бүхэнд дараах мэдээллийг дуулахаар бэлтгэсэн юм. Засгийн газрын зүгээс 2 шийдвэрийг гаргасан 100 м квадрат хүртэлх орон сууцны лизингээр авах гэж байгаа иргэд 5% за 100 м квадратаас дээш орон сууц авбал 8% зээлд хамрагдах юм байна. 11-ний хурлаар бол энэ асуудлууд шийдэгдсэн. Юу шийдэгдсэн бэ гэхээр нэгдүгээр нь бол хуучин ипотекийн зээл чинь 80 м квадрат дээр хүртэл гэж заасан байдаг. Зээлийн хүүн бол 8% гэж заасан байдаг. Энэ дээр өөрчлөлт орсон. 100 м квадрат хүртэл 100 м квадратаас дээш гэсэн 2 сальт орсон. 100 м квадрат хүртэл бол ипотекийн 5% зээлд хамрагдана. 100 м квадратаас дээш бол 8% зээлд хамрагдана гэсэн саналыг барилга хот байгуулалтын яамаас оруулсан. Авах санал маань засгийн газрын хурлаар оруулаад дэмжигдээд гарсан. Ер нь бол хэвийн хэмжээгээр үргэлжлэнэ. Гэхдээ энэ чинь бас нэг тодорхой хэмжээний журмууд байдаг шүү дээ. Жишээ нь энэ хэрэг иймэрхүү өөрчлөлт гарсан бол Монгол банк өөрийнхөө журманд өөрчлөлт оруулна. Сангийн яам өөрийнхөө саналаа өгнө. Тэгээд энэ журмууд нь өөрчлөлтүүд нь орсныхаа дараа энэ маань тодорхой хэмжээний хэрэгжээд явна гэсэн. Тэгэхээр энэ төр нэлээд олон хугацааны бэлтгэл ажлууд гарах байна. Жишээ нь арилжааны банкуд гэсэн өөрийнхөө одоо хийгдсэн хуучин хэмжээсэн програмууд дээр өөрчлөлт оруулах байна, тийм ээ. Яг тэгэхээр хуучин 8% зээл авчихсан улсууд нь тодорхой хэмжээний одоо хэрвээ шийдвэр гарч байгаа 5% рүү шилжих асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр хийгдэх ажлын процессууд маань цаашаа хэрэгжиж явах байна. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээний хугацаа болох гэж чадахгүй. Гэхдээ ер нь бол асар богино хугацаанд байх болов гэж бодож байна. Нийлүүлэх барилгууд нь өөрөө бэлэн байна. Хүсэг барилга авъя гэсэн, байшин авъя гэсэн, ипотекийн зээлд хамрагдах гэсэн иргэд маань байна. Тухайн объектын дээр одоо зээлээ өгье гэсэн банкуд нь өөрөө бэлэн байна. Тэгэхээр хурлын үндсэндээ шийдвэр нь гарчлаа, эрх зүйн орчныг шийдвэр нь гарчлаа. Энэ бол явагдана. Харин шийдвэр гаргах төвчний байгууллагуудаас энэхүү шийдвэр гарсан ч иргэдийн дунд хүлээлт их байсан юм. Хэдийгээр шийдвэр тогтоолно гарсан ч нэгдсэн нэг журмаар зохицуулагдах ёстой учраас одоогоор журам батлагдах хүртэл хүлээх хэрэг гарах нь байна. За харин энэ асуудал дээр иргэд дараах байр суурьтай байлаа. 5% болоод одоо яг засаг солиод цогцлоороо соличихгүй бол их зүгээр юм шиг байна шүү дээ. 54 м квадрат 8% явж байгаа. Өмнө нь арай өндөр хуваар яаж хэд байлаа. Тэгээд бас гэрээгээ шинжилээл эргээл 8% орж ирсэн. Одоо бас тэр өмнөх гэрээнүүдэд шинжилж 5% орох юм уу? Яг бид нар ч одоо ер нь яг бэлнээр нь авах ямар ч олцоо байхгүй шүү дээ. Тийм болохоор иймэрхүү нэг 5% зээл мэд иймэрхүү бидэнд үнэхээр хэрэгтэй. Би бол хамрагдана. Утахгүй. Зээлийн хүү бага багцсан бол ард иргэдэд хэрэгтэй. Ер нь бол зах зээлийн зарчмаар явах хэрэгтэй. Хэд барилгын компаниудыг дэмжиж эсвэл банкны салбарыг дэмжиж ийм явцуу байдлаар хандах юм бол эргээд эдийн засгт сөргөөлөх учраас энэ барилгын үйлдвэрлэл, худалдан авалт, борлуулалт зах зээлийн зарчмаар явагдах хэрэгтэй. Тэр би бол 5% та болгосоо л ч утсан чинь. Тэр хүмүүс өчнөө их байрны орох хүмүүстэйг л болцоо зөндөл байгаа л тийм. Харин журмын тухайд хэрхэн хэрэгжих, хизэнээс хэрэгжих, ямар зүйлүүдийг илүү тусгаж байгаа талаар бид иргэн мэдээлэх болно. Иргэд та бүхэн ч гэсэн нэгэнтээ хэрэгжиж эхлэх нь тодорхой болсон асуудалд өөр өөрсдийн сонгосон банкуд дээр хэрхэн бичиг баримт бүрдүүлэх, юу хэрэг болох талаар зэхэж байхад болохоор боллоо. Энэ талаар бид иргэн мэдээллээ.